Итгэж хүн бол эхлээд яах ёстой вэ? Нэг дөрвөн үе шатыг дамждаг гэх тээ. Нэгдүгээр хилд орох ёстой. Хилд орох. Хүүхэд том болоод хамгийн түрүүнд яах вэ? Шулганж эхэлдэг тийм үү? Ярьж эхэлдэг. Дараа нь яах вэ? Алхаж эхэлдэг тий. Дараа нь яах вэ? Гүйж эхэлдэг. Дараа нь бид нар тусад ордог мөн үү? Гэтэл заримдаа амьдрал дээр ингээ хараад байхдаа зарим хүүхдүүд маань ерөөсөө хилд ороогүй байдаг тийм ээ. Ингээ том болчоод ингээ бустай өөрийнхөө хүсэл мөрөөдөл бодол санаагаа чөлөөтэй илэрхийлээд ярьж чадахгүй. Тийм хүүхд том болох тусмаа ууртай болоод идэг. Нэг чадахгүй байдал нь өөрт нь садаа болоод ирэхээр уурлаад бухимдаад ингэдэг тийм ээ. Өсвөр насны хүүхдүүд ер нь тийм болд. Тийм учраас эцэг эхчүүдийн нэг хамгийн чухал зүйл юу юм бэ гэхээр өөр хүүхдүүдэд хилд оруулахсаар зөвхөн юу ярих вэ гэдэг нь биш. Бусадтай яаж харилцах вэ? Өөрийнхөө санаа бодлыг илэрхэн илэрхийлэх вэ гэдгийг зааж сургах хэрэгтэй. Гэтэл тийм сураагүй суулж бидний өсвөр насны хүүхдүүд амьдралынхаа хамгийн чухал үед яадаг вүлээ? Алдаа гаргацдаг. Тийм ээ? Гэт ярьж чадахгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа байдлаасаа болоод. Тэгээ хэдийгээр тэд нар ярьж чадж байгаа боловч бусдад харилцаж чадахгүй нэ гэдэг нь яг бай. Хилд ороогүй шиг. Хоёрт нь бидний хүүхдүүд хэдийгээр ингээ харахад том хүүхд болоо яваад байгаа боловч тийм ээ? Зөв газар руугаа явж сурах хинтээ нөхөрлөх үү? Хаана байх вэ? Гэтэл тэрийг ерөөсөө зарим эцэгчүүд ерөөсөө яах вэ? Зааж өгдөг. Одоо ингээд хөлд орцсон тэгээ дураараа явж л. Хүү хүүхдийг дураар нь орхивол юу болох вэ? Би та нарт хүмүүс хүүхдийг хөөрхөн гэж хөхөөрдөг. Мэдээж тэх ёстой мөн. Гэхдээ Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр хүүхдийг багаас нь эсний үгэнд сурга. Хүүхдийн зүрхэнд юу уяатай байдаг гэлээ манайхаа? Мунхаглал уяатай байдаг гэж хэлсэн шүү дээ. Та нар хүүхдүүдэд хайрлаж, инкрилж, ирээдүг нь гоёор төсөөлөх ёстой. Гэхдээ нөгөө нэг талд нь энэ нөхрийн толгоон дотор мунхаглал уяатай учраас зааж сургаж явах ёстой шүү гэдгийг ойлгох ёстой. Би бүр үнийг амьдралаараа ойлгож байгаа. Бусдын амьдралаас ч биш, өөрийнхөө амьдралаас. Би өнөөдөр амьдралаа өнгөрсөн амьдрал руугаа эргээд харах болгонд би ямар мунхаг амьдрсан бэ гэж боддог. Би ээж аавыгаа хайрлах ёстой үед нь хайрлаагүй хүн байна. Тийм ээ? Талархах ёстой хүмүүс талархаагүй хүн байна. Энэ бол ерөөсөө маш буруу. Би энэ зүйлд надад ерөөсөө хэн нэг сургаагүй хүн байна. Заагаагүй хүн байна. Тэг би амьдрал өнгөрсөн амьдралаасаа эргэж хараад зарим үед нь харамсаа, зарим үед нь гунж гутарч явах үедээ хүн энэ зүйл сурах ёстой гэдгийг ойлгосон. За гурав дахь чухал зүйл бол яах ёстой вэ гэхээр хүүхэд тусд орох ёстой тийм ээ. Хилд ороод, хөлд ороо, гуравт нь явах. Тусд орох ёстой. Хүүхдийг том бол алей минийгөө дэнжээс нэг аяга аваад ирдэг хэд аваад ирдэг байх ёстой мөн үү? Гэтэл хүүхдүүд том болгоцсон мө дүлэрдэг тийм ээ. Өөрийнхөө хэрэгцээг л бусдаас нэхэд байдаг. Тэгэхдээ бусдад яаж туслах ёстой вэ гэдгийг яах вэ? Мэдтгүү. Би та нарт нэг амьдрал тохиолдсон жишээ яриа л да. Би ингээд одоо олон жил багшилж штэ. Олон жил багшилж байгаа. Тэгээ нэг удаа би хороолд яах гэж хэлээ явж тэгсэн чинь ингээд пүүз зарж байгаа лангуун дээр очисон байхгүй. Пүүз зарж байгаа лангуун дээр. Тэгээ ингээд очисон чи тэн дээр нэг ээж хүү хоёр байгаа хүү. Хүү миний бодлоо баг 13 таа юу 14 настай. 14 настай. Тэгээ ээжтэй. Тэгээ ээжтэйгээ яг тэр одоо лангуун дээрс пүүз авах. Тэгээд ээж нь хөрх юмт яг тэр хоёрын яриаг би сайн сонссон хүний хувьд юг ойлгосон бэ гэхээр ээж нь хүүтэй 150 мянган төгрөгөөр пүүз авч өгнө гэж ботсон юм шиг байна. Цалин ботсон. Тэгээ хүүхдээ нэг ингээ хичээл сургууль орж байгаа учраас хүүхдээ би нэг 150 мянгад пүүз авч өгнө гэж зур ботсон. Тэрийг хүүхдээ хэлээгүй юм шиг. Хүү нь болох тэр ямар бодолтой вэ гэхээр ээж надад гутал авч өгнө гэсэн юм чинь гээд үеийнхээ хүүхдүүд айгүй гоё гэж яага өөрийнхөө хувьд гоё гэж бодож байгаа үнтэй пүүз авна гэж яах вэ? Ботсон юм шүү. Тэгээ тэр хоёр бод хоорондоо яриаггүй лангууны үүдэн дээр ирээд ярилцж байгааг би анзаарсан баг. Тэгээ ээж нэг 150 мянгад багцсан пүүз аваад энэ ямар байна миний хөө гэл тэнгүүд хүү уурлаа 13 настай хөлт. Үгүй энийг авахгүй энэ пүүзийг авнаа. Тэгээ хүүхдийн заасан пүүз нь 300 мянган төгрөгийн үнэтэй байгаад байгаа. Тэгээд тэрнээс болоод яах вэ? Ээж хүү хоёр маргаж байгаа. Гэхэд тэр дунд нь гутлаа зарж байгаа хүн байгаа шүү дээ тий. Гүй ихчээ наад гутал чинь энэ 10 настай хүүхдүүд тисгүй. Би дэмрээ хичээд нэг сарамсуулд урагдана. Та ингэж яхаар ядуу хүн харамч хүн хоёр төлөлтийн та зүгээр энэ үнэтэй пүүзийг авал гэдэг байгаа. Тэгээ би хөндлөгөөс тэр горыг хараа зогсож байгаа. Худалдагчийн зөвч юм шиг юмаа заргаж байгаа үнээр тийм ээ. Юмаа үнэтэй зар. Нөгөө нэг талаар ээжийг зөвч юм шиг тийм ээ. Амьдралынхаа мөнгөнд багтаага 150 авч өгч бодлого яах юм.
А нөгөө нэг тал хүүгийн зүв юм шиг. Тийм ээ? Бас нэг юм гоё чанартай үе тэнгийнх нь өмсөж байгаа пүүз аваад өмсчмөр юм шиг тийм ээ? Зүв хүүхд би ч гэсэн хүүхд байсан тийм. Нөгөө нэг тал гурвангийн буруутгамаар. Тийм ээ? Гэхдээ хүү ингээд амьдралаа ойлгохгүй ээжийнхаа тий орлого зарлага боломжийг ойлгохгүй тэнэгч юм шиг. Юмаа зарж байгаа худалдагч тийм ээ? Ээж хүү хоёрын зөрчилдөөнийг ашиглаа тийм ээ? Хүү дээр нь тулгуурлаад дүнтэй юмаа зарах гээд байгаа шуналтай хүнчтэй юм шиг. А ээжийг харах дээр тийм ээ? Ээж маань одоо ингээд бас хүүхдтэйгээ тий сайн ойлголцоогүй. Тэгээ бусдын хаманд ороод байгаа нь тэнэгч юм шиг. Нэг ийм бодол ингээд өрнөсөн. За тэгээд ингээд байжсэн чинь тэр хоёр ингээд боо юм болоод байна. Сүүлдээ хүү ууралж ийн. Ээж хүүгээ загнаж үзлээ. Хүү жоохон урганаад ингээд тий лангуунаас хол байна. Тэгээ тэр дунд одоо ээжтэй хамт байгаа хүн болвол одоо пүүзэ зарж байгаа худалдагчлаа байхгүй юу? Тэгээ тэр юу гэж хэлжээ? Игчээ би тань нэрээ нүгөө хэлчихье. Та 150 пүүз аваад амархан урагданаа. Хүүдээ зүгээр энэ пүүзийг аваад өгчөө. Тэ? Хүүд чинь хэрэгтэй. Хүү чинь баг эрх хавар хүртэл өмснө. Одоо нэг хөтө сагс тоглоно ингээд тэ? Ингээд ингэжтэй гэл ингээд тэгэл игч заа гэл лангуунаас холдоод уцаар ярьж байгаа байхгүй юу? Уцаар ярьж байгааг би харж ийн худалдагч харж ийн хүн харж. Нэг найз руугаа ярьж байгаа юм шиг. Сайн байна уу миний найз сайн сайхан юу байна нэ тэр найз нэг 200 сая төгрөг хэрэг болоо чи ингээд нэг найзаа тусалж чадахгүй гэх тэр наяа хин харамчаа. Тэгээд уцаа яриа буцаад ирсэн. Тэгээд нэг хүн үгүй гисэн юм шүү. Тэгээд ирлээ. Тэгээд тэр хоёр чинь 350 мянган пүүз авах болчлоо. Би юу болох нь бүр хараад нөгөө би өсвөр насны өөр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх үү гэдэг ном бичиж байгаа шүү дээ. 4 өдөр л нэг амьдрал гэсэн гоё тийм ном бичиж байгаа. Өсвөр насны үед ингэ. Тэгээ тэрэндээ бүр ингээд нөгөө нэг юу шингээ одоо оруулъя гэж одоо ингээ хараад ингээд за тэгсэн чинь нэг пүү зарлаа. Нэг 320 орчим боллоо ингээд да их чаа нэг ингээд танд буулгаж өгөө юм уу гээ. Тэгээ яг тэр пүүз 300 дараа ингээд авах болсон чинь оймстой авдаг гинэ. Тийм пүүзик. Ингээд гоё оймстой авах хэрэгтэй гэж. Тэр оймс нь тэр пүүз ингээд пүүзтэй ингээд өмсөөл айгүй гоё харагдаг гэж जैन сайн байна гэж जैन хөл мөлн чигт. Тэгээ оймс нь хэдин гэсэн чинь 12 мянга гэж. Оо за тэгээд одоо пүүз хүмүүстэй сайн аваад ингэдэм болов гээд ээж хөрхөнд авч байгаа байхгүй юу? Ээжийн дээд максимум миний бодоор 350 мянган төгрөг аваад байгаа. Тэгээд нөгөө нэг 120 хэд дээрээ 12 мянгаар юу авчлаа? Оймс авчлаа. Тэгээд дахиад нөгөөдгөө ингээд оймсцаа авах гэсэн чинь дахиад нэг юм авдаг гинэ. Юу вэ гэсэн чинь үдээс гинэ. Ингээд нэг үдээс ингээд өөр өнгөтэй үдээстэй цуг авчдаг. Тэнгүүд тэр нь яг ба ингээд өөр гутал өмсөж байгаа юм шиг яад харагдаг ч гинөө сундгуу ч гинөө. Тэгээд үдээс нийлдэг 4 мянга. Тэгээд ингээд өөрийнх нь үдээстэй дахиад нэг 2 үдээстэй нийлээд ингээд 4. Тэгээд тэрийг нэмээд дахиад авах гэсэн чинь дахиад нэг юмтай юу юм? Нэг юм өнгөлдөг юмтай авдаг гинэ. Тэр нь яад юм бэ гэсэн чинь ингээд нэгдүгээр айгуу гоё гутлыг нь пүүзийг нь айгуу гоё цэвэрлдэг гэж юм. Нөгөөх нь тэр пүүзний тэр утсыг их гоё бэхжүүлдэг тийм ээ. Муудуулдгүй юм. Гэхдээ тэр нь хийдэг 8. Дахиад нэмэгдлээ. Тэгээд дахиад өөдгөө аваад явах гэсэн чинь дахиад нэг юм нэмэж ав. Юу юм бэ гэсэн чинь оловч. Оловчийг солихгүй бол одоо пүүз үнэр та нар одоо болдгоо. Ингэсээр хагаад тэр 360 мянгаар явах. Пүүз авчих. За тэгэл худалдагч хайпи хүүхэд хайпи ээж тэгэл за өртөө үлдсэн дээ. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд тэр хүүхдийг зөв хүмүүжүүлэхгүй бол хүүхэд том болох тусмаа явах. Зарлага нэмэгдэнэ нэг талаар. Нөгөө нэг талаар буруу хүмүүжүүлсэн хүүхэд хамгийн ойр тойрныхоо хүнийг зүрх сэтгэлийг ойлгохгүй хүн болдог. Тийм учраас хүүхдийг хүмүүжүүлэх ёстой байдаг. Яг түүнтэй адилхан Христэд итгэж бид нар ч гэсэн өдрөөс өдөрт өсөж хөгжиж явах хэрэгтэй. Бид нар Христэд итгэж найдаж байгаа юм бол бид нар эхлээд хилд орж сурах хэрэгтэй. Хилд орно гэдэг нь хата усыг хилд орно гэдэг нь 3 зүйлийг хийсэн гэж би та нарт заасан тийм. Юу вэ? Нэгдүгээр хилд орсон итгэж гэж ямар итгэж хэлэх вүлээ? Манайха мартсан уу? Дахиад санууд ээ. Өөрийнхөө төлөө залбирч чаддаг итгэгчийг хилд орсон итгэж. Хоёрдугаар бусдын төлөө залбирч чад. Хүн яг залбирч сурах хэрэгтэй. Итгэж юмаа итгэгч хүн. Библиэс чэйжлэх хэрэгтэй. Библиэлд одоо ингээд залбирлууд байна. Тийм үү? Өөрийнхөө төлөө ганган залбирч сурах хэрэгтэй. Хоёрдугаар бусдын төлөө ганган залбирч сурах хэрэгтэй. Гэтэл Христэд итгэж сүнд явж 2-3 жил за болилдоо залбирал тийм хүн тийм биш шүү дээ. Тэ амархан. Тэгээ тийм энийг цэйжл ойлгохгүй мэдхгүй сүм 5 жил явсан гэдэг ч утгагүй.
Тийм үү 4 жил явсан 3 жил. Тийм учраас хүн өөрийнхөө төлөө ганган залбир сурах хэрэгтэй. Бусдын төлөө ганган залбир сурах хэрэгтэй мөн үү? Үр хүүхдийнхээ төлөө хүн ганган залбир сурах хэрэгтэй. Намаа ингээд үс мөсний найр элдвэдэд юм чи та манай гой хүүхдэд үг хэлээч. Үгүй та хэлээч гэд. Тэгээ би хэлдэг байхгүй. За таны хүүг би юу гэж бодож байна гэхээр амьдралынхаа он жил биш. Жилүүдийн туршид Бурхны болоод хүмүүсийн өмнө нэр хүндтэй амьдрах хүн болоосоо гэж өрөөж байна. Таны өөр хүүхэд амьдралынхаа он жилүүдийн туршид мэдлэг боловсрч тийм ээ хамгийн өндөр мэдлэг боловсролыг сураасаа гэж би өрөөж байна. Таны хүүхдийг би амьдралынхаа он жилүүдийн туршид сурж мэдээ зогсохгүй бусдын амьдралыг өөрчилж чадах өндөр байр суурьнд очиосоо гэж би өрөөж байна. Та өөр хүүхдэд тэгж юу? Амьдралынхаа он жилүүдийн туршид үргэлж зөв замыг сонгож хорон муугаас хол явах болтугай гэж залбираач эцэг эхчүүдээ. Заримдаа би тэгж хэлдэг. Тийм учраас ах トゥ удраа би юу гэж хэлэх гээд байна гэхээр хэлд орох хэрэгтэй. Хоёрдугаар хэлд орсон итгэгчид магтан дуулж хүндэтгэж сурах хэрэгтэй. Зохиолын дуу, ээж аавын тухай дуунуудыг бүр ингээд бүр удам судраар нь мэднэ. Хин зохиосон дуусантай нь мэд. Тэгсэн мөртлөө магтаалын дуу дуулж мэддэг. Эзэнт хүндэтгэл энэ бол нэг талаар нөө чадваргүй ажилтан гэдэгтэй адилхан чадваргүй итгэгч байгаа. Сүмд олон жил явчаа. Би шинэ хүмүүсийг хэлээгүй ш. Хоёр магтан дуулж чадахгүй залбирч. Гуравдугаарх нь сайн мэдээ бусдад ярьж сурах хэрэгтэй. Тийм үү? Бид нар бусдын талаар ховж ярихдаа сайн мөртлөө яагаад бусдад Есүс Христ таны гин нүглийн төлөө завдмаа цовдлогдсон. Тэр танд маш хайртай гэж хэлэхэд хэцүү байна. Эсвэл чадахгүй өнөдөр хүрчээд байна. Тийм үү? Үүнийг бид нар юу гэж ярьдаг тэр хэлд орсон итгэж байх хэрэгтэй. Би сүмийнхэнтэй баян хэлж. Та нар энэ гуравт сураач, өсөөч. Хоёрт нь өсөх ёстой нэг энийг бид нар хэлд орох буюу одоо тийм ээ нэгдүгээр алхам гэж. Хоёр дахь нь ямар алхамыг ярьж байгаа вэ гэхээр хөлд орох шүү дээ. Хөлд орсон итгэгч гэж ямар хүнийг хэлдэг вэ гэхээр нэгдүгээр бусдад үйлчилж чаддаг хүнийг хэлж байгаа. Манай ингээл зүгээр суугаал театрт ирсэн юм уу хаана сүм чуулган гэдэг нь бие биендээ үйлчилдэг газар тийм ээ. Бие биендээ эзэн Есүс Христийн нэрээр явах вэ? Яавал энэ хүмүүс илүү сайн байх вэ? Яавал энэ хүмүүс Бурхныг таньж мэдэх үү? Яавал энэ хүн эзэнтэй ойртох уу? Яавал энэ хүн Бурхныг магтан хүндэтгэх үү гэдэгт өөрсдөө зориулдаг хүмүүс байх шээ. Тэ? Гэтэл гэрээ цэвэрлдэг хүүхдүүд идэж мэдэх ингээд том болчоод ээж аав нь орж ирээд үгэлдэгтэй. Үгүй ээж наад өрөөгөө цэвэрлээч, ингээч гэдэг шиг байж болохгүй. Есүс бүр юу гэж хэлсэн бэ гэхээр дагалдагч нартай хөлийг нь угаагаад юу гэж хэлсэн бэ гэхээр би та нарт хэлье. Та нар бусдын хөлийг угаагаарай. Яг би угаасан шүү гэсэн. Тэгэхээр өнөөдөр би та нар биеийн хөлийг угаа гэж хэлээгүй. Тэгэхдээ бусдад үйлчлэг сэтгэлийг өөртөө үргэлж авах бай. Төлөвшүүлэх гэсэн. Хоёр дахь чухал зүйл нь юу юм бэ гэхээр Библийн үгийг уншиж ойлгож түүгээр амьдрч сурах хэрэгтэй. Бид нар ингээд замын хөдөлгөөний дүрм сахиад байдаг мөртлөө яагаад түүнээс агуу болох аврал түргэх жинхэнэ ивэл өрөөл авчрах Бурхны үгийг дахгүй байгаа юм бэ? Ха? Энэ жинхэнэ проблем шүү. Тийм учраас ах トゥ нараа одоо хөлд орсон итгэгч гэдэг бол эзний үгээр амьдрч чад. Гурав дахь нь уучлж чаддаг хүмүүс байх хэрэгтэй. Хүмүүс насан туршдаа гомдол хийж амьдрдаг. Хүн банкны зээл гомд хоёрын хүн аль нь хүнд их ачаа болдог вэ гэхээр гомдол идэв шүү. Би ч гэсэн байрны зээлтэй. Голомт банктай одоо хүн холбоо тогтоосон хүн баг. Тийм үү? Хүн холбоотой бид нар ч одоо хэдэн жилээ 10 хэдэн жилийн одоо хүн холбоотой тийм ээ. Би байгаль голомттой одоо холбоотой байх юм байлээ шүү дээ. 10 жил. Тэгээ наан гайхамшиг болоо төлөвчл амарлаа. А тэгтээ яг одоо ингээ хуваараар бас ингээ те байрны зээлтэй. За тийм учраас би юу гэж хэлэх гээд нэгтэр хуучлал бол маш чухал. Христэд ч мэдээж хин нэгэнд гомдож болох юм л да. Бусдын таагүй надад хандсан хандлагаас болж гомд. Гэтэ уучлал сурах хэрэгтэй байхгүй. Хүн гомдож болоход бусдыг уучлал сурах. Гэтэл хүмүүсийн амьдралд итгэж хүмүүсийн амьдралд байдаг нэг том саад бол юу вэ? Гомдол. Олон итгэгч нар Есүс Христэд итгэж сүмд олон жил явчаад бусдыг уучлахгүй айгүй уддаг. Тэр нь өөрсдийнх нь өсөлт төгсөлд нь маш сөргөөр нөлөөлөө зогсохгүй. Өөрийнх нь амьдралд ирэх эзний жинхэнэ ерөөл ивэлийн таглаа болдог гэдгийг ойлгох. Бурхан бидний лүү хандсан зорилго нь юу гэж? Яг аав хүн шиг, эцэг хүн шиг байхгүй. Өсөөсөө, хөгжөөсөө миний сайн сайхныг аваасаа. Тэ? Энэ нэг олдох амьдралдаа маш үр дүнтэй амьдраасаа.
Тийм үү? Үр хүүхдүүдээ сайн сайхан байгаасаа эргэн тойрныхоо хүмүүс сайн нөлөө үзүүлээсэй л гэж Бурхан хүсэж байна. Хүн өөрийнхөө буруу мэдгүй байдлаас хийгдсэн гим нүглээс өөрийг нь Бурханы бидний хайрлсан тэр хайрын дотор байгаа аврал болох Иесус Христийг таньж мэдээд түүгээр бүх нэг нь уучлагдаасаа гэдгийг Иесус хүсэж байгаа. Олон хүмүүс хайрыг мэдэрдэг мөртлөө гим нүглийг ерөөсөө мэдэрдэг. Гим нүгэл бидний амьдралд ямар аймаар муу зуршлыг, муухай зүйлийг авчирдаг гэдгийг ойлгодог. Тийм учраас Иесус Христ хүн төрлөختний төлөө гмийг уучлсан гэдээ яриад ах тэр мэддэг баг. Гим бол амар бодтой бөгөөд бидний амьдралыг гурван тийм зүйлээс Бурхан биднийг яах вэ? Чөлөөлсөн. Чөлөөлөө зогсохгүй биднийг хэрхэн ивэл өрөөлт зөв ийм замаар амьдрах вэ гэдгийг заахын тулд тэр өөрийнхөө амьд үгийг бидэнд үлдээсэн. За тийм учраас би өнөөдөр та бүхэндээ одоо энэхүү одоо сумынхаа сургалтын тийм ээ одоо хоёр дахь одоо зүйл болох тийм ээ эзний үгийг орхигдуулахгүй яаж амьдрч сурах вэ гэдэг талаар зааж өгье гэж бодлоо. Бас хуваалцъя гэж бодож. За жишээлбэл энэ ингээд Библиэр их том түүхүүд байдаг. Эзний үгийг орхигдуулснаар амьдралдаа нэг том алдаа гаргасан хүн бол Давид. Бурхан Давидыг өргөөд хаан болгосон. Тэгээд Давид айгүй сайхан сэтгэлтэй хүн байхгүй. Хаан болонгуудаа за миний өмнөх хаан Саул Бурханыг гэрч хайгаагүй. Харин би эзнийг гэрч хайж чинь. Би бүр эзнийг өөрөө ирж хагаа зогсохгүй Израилийн ард түмнээр хайргая. Түүний гол бэлэгдэл болсон эзний гэрээний авдрыг цугараасаа авчирнаа. Бүх хүнд гоё таалагдчих жоох. Тэрийг гэхдээ яаж авчрах вэ гэвэл гоё шин тэргээр очиж авчирнаа. Бүгдээрээ гоё дуулж бүжгэлнэ. Тэр бол өстой миний хаанчлалд хамгийн агуу өдөр байх болно. Яваад очоод яах вэ? Эзний гэрээний авдрыг авчрах явцдаа буруу хийсэн учраас хүний амин хүртэл алдсан тэр хоёр хүний. Тэгээд Кедрон горхон дээр үлдсэн. Тэгээд Давид амьдралаас нэг юм сурсан баг. Хүн зөв сайн юм сэтгэл хөдлөж болох юм байна. Гэхдээ эзний үгийн дагуу байна гэдэг чинь ямар чухал юм бэ гэдгийг ойлгосон. Энэ тухай шаштрын дээд номон дээр байдаг, тийм ээ. Тэгээд 13 дугаар бүлэг дээр тэр алдаа гараад 15 дугаар бүлэг дээр тэр алдаагаа Давид хаан явах. Зассан баг. Эзний үгийн дагуу. Хүүе эзний гэрээний авдрыг шин тэргээр очиод авчирчдгүй юм байна шүү дээ. Бүр Левит довг дотор Гихотын удмынхан мөрөн дээрээ тавьж авчрах хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгээд би явахгүй юм байна урд нь. Хин юм. Тэний араас явах хэрэгтэй юм. Араас явахдаа магтан дууж хүндэтгдэг багны явд юм. Тэгээд биений хаан ч гэсэн бүр хамгийн хойно юм байна гэдээ ойлгодог. Тэгээд Давид хаан болчоод сэтгэл хөдлөлөөсөө болоод уг нь зөв юмд хөдөлсөн л эзнийг хай ирээ очие. Гэхдээ буруу арга замаар хийсэн учраас тэр алдаа гаргасан. Тэгээ 3 сарын дараа тэр алдаагаа засаад Библийг уншаад, Левит номыг уншаад, тийм ээ? Эзний гэрээний авдрыг ингэж амьдрал дээр хүмүүс зарим итгэгчнэрийг тийм байд. Айгүй гоё юм сэтгэл хөдлөл. Бусдад тусалъя, ингэя гэдэг тийм ээ? Гэтэл эзэн дээр бичигдсэн үгийн дагуу яах ёстой юм бэ? Би сумынхандаа хэлдэг. Та бусдад туслах талаар сэтгэл зүйн хөдөлж болно. Үл итгэгчдийн талаар туслая, дэмжиж, ингээ гэж болно. Гэхдээ Галаат номон дээр эхлээд итгэлийн ах дүүстэй сайныг хийшүү гэж хэлсэн. Итгэлийн ах дүүс гэж хий. Сүм чуулганы маань ах дүүнэр. Тэг бид нар хажуудгаа харахгүй мөртлөө бусдад туслаад явах бай. Яваад байвал бидний хажуудах гомдно шүү дээ. Мөн үү? Тийм учраас бид нар эзний үгийн дагуу байж сурах явдлууд бол итгэгч хүний одоо хөлд орох үйл явц юмаа гэдгийг ойлгосон. Гэтэл зарим хүмүүс Христэд итгэсэн мөртлөө ерөөсө хөлд орж өгөхгүй. Гол асуудал юу? Эзний үгийг ерөөсө уншихгүй. Библийг ерөөсө уншихгүй. Тэгээд нэг сайхан юм л яриад яг ингээ тэрийг сонсох төр буруутгах болдгоо. Магтаад ээж болдгоо нэг юм яриад байдаг итгэж зөндөө байдаг. Тэгээд би үг уншмаар байна. Библийн дагуу үг уншмаар байна. Тэр дэлхийн нийтээр тийм биш зөвхөн монголчууд биш. Тэгээд дэлгүүрээс нэг юм захиж авчираад гэртээ нэг одоо тий сандал ширээ ч юм уу авчираад нөгөөдгөө шууд усрах гэж оролддог. Тэгээд болохгүй болохтой энэ одоо хятадуу тэгснүүгээ буруу юм хийсэн юм уу болохгүй дутуу юм өгөөд явуулсан юм уу гэдэг. Гэтэл уг нь эхлээд юуг нь унших хэрэгтэй л. Цааврыг нь унших хэрэгтэй шүү дээ. Яаж угсрах хэрэгтэй. Тийм учраас Христэд хүмүүс бид нар эзний дотор яаж амьдрах вэ гэдгийг мэдхийн тулд эхлээд Библийг унших хэрэгтэй.
хүслийн дагуу явж сурах шин. Есүс бас үүнийг дагалдагч нартай хэлсэн. Тэгсэн чи Есүс Христийн дагалдагч нар гэж юмнууд зүгээр Есүсийн дагалдагч нар гэж хүмүүсийн олигтой амьтад байгаагүй шүү дээ. Би энэ тэнд явахдаа дандаа муу хэлдэг. Есүс Христийн дагалдагч нар шиг өөрчлөгдсөн хүмүүсийн дэлхий дээр байхгүй. Гэхдээ тэд нар өөрчлөгдөх процессонд аягүй олон алдаа гаргасан. Есүс Христ энэ дэлхийд хүн төрлөختний гим нүглийн төлөө загалмаад цовдлогдоод дахин амьлаад энэ дэлхийд 40 өдөр байгаад тэгээд тэнгэрт очсон. Тэгээд тэр бүх үйл явж байгаа тур дагалдагч нартай үргэлж та нар залбиралд өөрсдөө зориул, эзний үгэнд өөрийгөө зориул гэсэн чинь дагалдагч нар түүнээс хойш хэсэг хугацаанд л тэгсэн байхгүй. Хамтаа цугад залбирдаг, хамтаа цуудыг унш. Гэтэл сүмд нь юу болсон бэ? Тэр өсөлт бий болсон. Ислэмээс өдөрт 1000 занг те өчтөө хүмүүс итгэн нэмэгдэж эхэлсэн. Тэгсэн чинь тэд нар эзний үгийг уншиж залбирхаа болсон. Тэд нар юу хийж эхэлснийг та нар мэдэх үү? Үйлс номын 6 дугаар бүлэг дээр тэд нар хоол хүнсэндээ л анхаарч эхэлсэн байхгүй. Хөө манай сүмд чинь 100 хүн ирчлээ. 100 хүний хоол бэлдээ яа гэсэн. Гэтэл 100-уулаа нийлээ залбирая. 100-уулаа нийлээд явах бай. Үгийг уншаа гэдэг зүйл орхидос. Тэгсэн чинь тэр дотор нь тэр сүм дотор нь хэрүүл болсон. Үйлс номын 6 дугаар бүлгийг ярьж шүү. Энэ жагаа гэж юм өөрийнхөө дотны хүмүүстэй илүү анхаарал хандуулж чинь тэднэртээ илүү том пицца өгөөд дээ. Яг өөртөө холбоотой биш, дотны биш, бүр ах トゥ биш хүмүүс шодрог бус хандаад байна гэдэг яг хэрүүл газар авсан. Тэнгүүт нь дагалдагч нар яг дундаасаа хүн сонгосон байна л. 7 хүн сонгоод хоол хүнсэнд энийг ариулъя. Харин бид нар яах ёстой вэ гэхээр залбирал болон үгийн үйлчлэлд анхаарья гэсэн баг. Гэтэл би өнөөдөр та нарт хэлмээр байна. Та нар Есүс Христэд итгэсэн байж болно. Дотор ч сайхан бодлууд төвлжөөд эдэг байж болно. Гэхдээ эзний үгийн дагуу явахгүй бол алдаа болно шүү. Хүмүүс уншихгүйгээр айгүй зөв сайн байх гэдэг. Хууль дүрм дагахгүйгээр сайн байх боломжгүй. Та шийдвэрлэнэ. Мөн үү? Тийм учраас ах トゥ нараа Христэд итгэж хүмүүсийн хамгийн чухал зүйл бол Бурхны үгийг орхигдуулахгүй өдөр бүр уншиж түүнийг амьдралдаа хэрэгжүүлж амьдрах нь маш чухал байна. Хүмүүс ерөөсөө дүрм журамд их дургу. Тэгээ би энэ номлыг бэлдэж байхдаа Монголын статистикийн вебсайт руу ороод харлаа. Энэ одоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй улмаас ямар үйлдвэрлэлийн ослууд Монголд гарч байгаа вэ гэдэг тухай сонирхлоо. Үйлдвэрлэлийн осол гэж мэдэх үү? Мэднэ үстэй. За би ч өөрөө нөө төмөр замд ажиллаж өдөр болгон тийм ээ ороод нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдлын юм дээр гарын үсэг зураад тэгээ юу яаж хийх вэ гэдэг. Тэгээ бид нар Монгол гэж оролдож байгаа л яадаг үлээ. Алдаа дутагдлыг гаргадаг. Тэгээ тэр судалгааг харсан чинь 2019 онд Монголд үйлдвэрлэлийн осол тийм ээ 336 удаа бүртгэгдсэн баг. 336. Түүнээс 52 нь нас болсон байна. Энэ судалгаа биш. Та нар 12 цэгмэн гэдэг одоо Монголын статистикийн вебсайт байдсан шүү дээ. Тэрэн рүү ороод энэ бүх мэдээллийг авч бод. Тэгээ монголчууд ерөөсөө юм хийхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал юу вэ гэдэг тэрийг ерөөсөө явах бай. Уншихгүй байна. Эсвэл бол дотор нь очдог хэсэг ажилласны дараа явах бай. Юм ийм л байдаг гэд тэрэнд анхаарлаа хандуулахгүй явж байгаад хөдөлмөрийн аюулгүй байдал осолд орчиж байна. Харин 22 үйлдвэрлэлийн ослод гарахад нөлөөлсөн хүчин зүйлсийн 42.4% хүний хүчин зүйл буюу хүмүүс явах. Аюулгүй ажиллагаанд анхаарал суларсны улмаас явах. Гарч байгаа гэж энэ статистикээр хэлсэн. Харин 22 он энэ тоо ерөөсө буураагүй өссөн байна. 22 онд үйлдвэрлэлийн осол 395 бүртгэгчнээс нас барсан нь юу вэ? 57 бага байхгүй. Яагаад? Олон хүмүүс хөдөлмөрийн аюулгүй байдал өдөр бүр гарын үсэг зур түнтэй танилцаагүйгаа улмаас ийм осол эндэгдэл гарч байгаа. Тийм учраас Христэд итгэж хүмүүс бид нар ч гэсэн Библийг уншихгүй бол бид нар алдаа дутагдал бидний амьдрал гараал яваад байдаг. Тэрийгэ заримдаа бид яг энэ цаг дээр ойлгодог, зарим нь бүр хожуу явах ойлгодог. Тийм учраас би өнөөдөр та бүхэнд юу гэж хэлэх. Таны амьдралын сайн сайхны хамгийн ихний алхам бол эзний үгийг унших явдал шүү. Эзний үг унш. Манай хүмүүс уншихгүй. Уншаарай.
Эзний үгийг уншаарай. Бид нар ерөөсөө хамгийн түрүүнд боддог нь босоод хэрэгцээ. Надад ийм хэрэгтэй, тийм хэрэгтэй гэдэг бодоод байна. Би өнөөдөр танд хэлье. Өнөөдөр бид нар энэ хүү цагаар дамжуулаад бидний хувьд хамгийн чухал хэрэгцээтэй зүйлс бол эзний үгийг унших ёстой байх шүү гэдгийг ойлгох ёстой. За мэдээж би пастор хүний хувьд гэртээ хийж байгаа. Тэгээ гэр бүл охтуудтайгаа хийдэг байсан. Багаас нь. Манай охтууд бид багаас нь хийсэн. Одоо тэ та нарын хүүхдүүд ч хэцүүлтэй. Гэхдээ би нэг гоё юм ярих гэдэг хүүхдээ босоо явчихдаг. Эсвэл уйлаад байдаг тэ ингээд байд. Тэгтэл хичээ. Том болгоцсмаа тэд надгүйгээр намайг өрөөж хийдэг болдог. Манай гэр бүл тийм л байсан. Тэгээ би өнөөдөр тэднийг ингээ хүний нус дамжиж яхад нь хараад эзэн талархаж байгаа. Эзэн минь ээ таны үг, тань түшгэлсэн амьдрал тэднийг баг гэлтгүү хүний нутагт миний оролцоогүйгээр бие авч явахыг сургасан байна. Таны нэр алдарших болтугай. Ах トゥ нараа тийм учраас эзний үг ямар чухал вэ? Та эзний үгийг уншихгүй байна гэдэг, эзний үгийн бичигдсэн зүйлсийг ойлгож таньж мэдэхгүй байна гэдэг бидний амьдралын хамгийн том алдааны нэг байж болох юм шүү. Тийм учраас Паул Тимотед ингэж хэлсэн байна л да. Тимотед юу гэж хэлсэн бэ гэхээр 1-р Тимот номын 4-р бүлгийн 8-р ишлэлдэр учир нь биеийн дасгал өчүүхэн тустай харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий итгэл сүсэх нь бүх зүйлд явах бай. Тустай шүү гэсэн баг. Тэгээ та нар Паул гэдэг хүнийг таньна шүү дээ. Библийн одоо шинэ гэрээ номын захидлын ойролцоогоор 13 захидлыг эзэн бичгтээ Паулыг ашиглаж бичсэн байна. Тэгээ тэр дотор юу гэж хэлсэн бэ гэхээр Тимот гэдэг дагалдагчтай Паул гэдэг хүн одоо захидал илгээсэн байна. Чи үйлчлэгтээ юуг анхаарах ёстой вэ гэдэг. Тэгээ би ер нь тэр номыг уншиж байгаад нэг ийм юм надад бодогдоод идэг байхгүй. Тимот Паул хоёр цуг амьдарч байхад нэг ийм үйл явц болдог байсан болов уу гэж би бодоод идэв. Тимот хоёр ингээд хамтаа үйлчлэлээр ингээд бусад газараар явж байгаа шүү дээ. Тэгээд Тимот Паул босоод өглөө босоод залбирч эхэлдэг байсан юм шиг байгаа. Тэ? За эзэн минь энэ өдрийг өрөөгөө чивээгэж тэ би таны хүч чадлаар үйлчлэмээр байна. Юу хийх ёстойг та миний зүрх сэтгэл сүл санаа бодол та надад зааж өгөөч гэж залбирдаг. Харин Тимот юу хийдэг байсан бэ? Та нар юу хийдэг байсан гэж бод. Дагаад энэ одоо ямар удаан залбирд юм бэ гэж боддог байсан уу? Үгүй. Нэг нь бол еврей хүн Паул. Харин Тимот бол ямар хүн бэ? Грек хүн байхгүй. Гадаад байдал, гоо үзэсгэлэн мэрэгэн ухааныг ерөөсөө хамгийн чухал зүйл гэж бод. Паулыг Библи уншаад залбирч байгаа хооронд Тимот босоод явах. Сониагаар дасгал хийгээд толинд өөрийгөө хараад ингэжсэн баха гэж би бодоод идэг байхгүй. Тийм учраас загталтай юу гэж хэлсэн бэ гэхээр хүмүн биеийн дасгалаас итгэл сүсгийн дасгал маш их чухал шүү гэж загсан баг. Би бүр яг нүдэнд харагдаад Тимот ямар царайтай хүн байсан бэ гэхээр ингээл амар гой буржгар өстэй. Өндөр нуруутай. Тэгэл гой нүдтэй. Тэгэл Тимот Паулаар гудамжаар явахтар ингээл хүмүүс ингээл хардаг байсан. Энэ ямар гой залуу вэ гэдэг те. Тэгэл өөрийг нь хүмүүс харж байгаа Тимотоос баярлаа л те. Ингэдэг байсан бах гэж бодоод байдаг байхгүй. Тийм учраас хэлсэн мэт. Тимото наад чи бол цаг зуурах шүү. Чи өтөл хөгшрөн. Тэр үед чамайг юу маш чухал вэ? Итгэл сүсгийн дасгал. Итгэл сүсгийн дасгалд хоёрхан зүйл орж байгаа. Залбирах, үг унших. Би өнөөдөр та нарт бас итгэгч нарт та нарт хэлмээр байна. Бид нар үнэхээр эзэн дотор ололттой, амжилттай, хүчтэй, үр нөлөөтэй баймаар байгаа л бол итгэл сүсгийн дасгалд анхаарлаа хандуулах шүү. Хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүн авахт аюу их мөнгө зардаг шүү эмэгтэйчүүд. Тийм ээ. Би ч 3 эмэгтэйтэй амьдардаг учраас мэдээд байгаа хөө. Тэгээ намайг та цолгоогоо юугаар угаад ингээд би барааны савгаар угаад. Хөөх ямар ч танад 3 бусгоогоо шампунь багаас байгаа л да. Гэхдээ би тэр 3-ыг угаах гэж бодоод би барааны савгаар угаачдаг байхгүй. Хотлоо яриа л. Би хэлдэг. Нэг талаар хэмнэлт. Нөгөө нэг талаар толгойг юугаар угаасан ч яад. Тэр толгойн дотор юу байх нь чухал болох гэсэн биш. Толгойн гадна байгаа үс ямар байх нь тийм чухал биш. Заримдаа бид нар чухал зүйлсийн ялгааг олж хардггүй. Гэхдээ та нарыг би барааны савгаар угаа гэж хэлээгүй шүү. Зүгээр толгойн дотор байгаа чухал шүү л гэж хэлж байгаа шүү. Заяа. Дотор нь эзний үг байгаа юу? Жага пастор барааны савгаар угаа гэсэн гээд нөхрөөдөө барааны сав авч өгөөд байваа. Тэгэж болохгүй шүү. Заяа. Хуваалцаад угаанаач. Уг нь би тэгэж боддог гэсэн.
Одоо ингээ манайд аягүй олон төрлийн шамаа байдаг. Юуных гэнэ урт төснийх, хагны тай, юуных. Тэгээ надад болох тэр ингээ чамд юу ч хэрэггүй. Яг л чиний үс хагтай биш. Чиний үснийх урт биш гэ тэ. Тэгээ юугаар байгаа би сайн мэдэхгүй. Тэгээд ингээд угаал. Тэгээ би үргэлж хэлдэг. Үс гадна байдал ямар харж чухал биш. Харин бурхан бидний зүрхийг хардаг. Бидний зүрх юугаар дүүрмэс эзний үгээр дүүрэн байх ёстой шүү гэж хэл. Амен. Тийм учраас ах дүүнраа зур Библийн хэд хэдэн ишлэгийг уншъя. Христэд итгэл бол сэтгэл хөдлөлөөр бий болдог зүйл биш. Энэ харин эзний үгийг өдөр бүр унших, түүний үгээр амьдрах өсөлтийг л жинхэнэ Христ доторх өсөлт гэж нэрлэдэг. Тийм учраас бид нар өсөхийн тулд эзний үг унших хэрэгтэй. Эзний үгийг уншдаг хүн түүгээр амьдрдаг. Түүгээр амьдрдаг хүн нь үргэлж ололт амжилтыг өөрийн амьдралд бий болгодог. Хэрэв таны амьдралд өнгөрсөн хугацаанд ололт амжилт болохгүй байгаа бол та хэрэгцээндээ их анхаарч харин өөртөө хэрэгцээ зүйлдээ жинхэнэ хэрэгтээ сүнслэг дасгалдаа бага анхаарсан биш. Та итгэл сүнсийн даслаг хийх бол яаж бурхныг сонсох вэ? Яаж бурхныг дагах вэ? Тийм үү? Эзний үгийг уншихгүй бол өнөөдөр яаж амьдрах ёстой вэ гэдгийг яаж бодох вэ? Би ч гэсэн анх Христэд удааг багтаа ингээд сүнд очих болгонд ингээд ядж хаад ингээд дандаа хүнийг хагсан хавцсан юм ярих юмаа гэж би уур боддог байсан. Ингээд очоор суух дээр тэгчж болохгүй, ингэчж болохгүй гэхийн харин жоохон өсөлт явагдсны дараа жинхэнэ өсөлт түн цэнээс бий болд юм байна. Библи бол үн цэний тухай ном юм байна. Юуг яаж үнэлэх ёстой вэ гэдгийг над заадаг юм байна. Дараа нь өшөө жоохон өсөд ирсэн. Эсэнд байгаа тэр бүх зүйлс минийх болохын тулд би түүний хүн босон хүний хувьд хуваалцагч байгаа хувьд би ингэх ёстой юм байна гэдгийг яг ойлгосон. Тийм учраас би бас та нарт хэлмээр бурхан танд бүх зүйлээ хуваалцах хүсэлтэй. Амен. Иесус юу гэж хэлсэн гэж та нар надаас илүү хийнэ гэж хэлсэн баг. Тэгж хэлсэн гэж байна. Та нар надаас илүү хийх болно. Миний нэрээр. Тэгээ би ингээ заримдаа онцоор нисдэг байхгүй. Тэгээ заримдаа бот би Есүс хол замд явж ин да гэж боддоо шүү дээ. Яг тэгвэл Есүс өөрөөсөө яваагүй тэр замд намайг явуулж энэ тэнд үйлчлэх боломж өглөөдөө таны минээр алдар шиг та ямар үнэн хүн хэлээвэ Есүс сонгоцсон сууж үзээгүй шүү дээ. Зарим мэдэж үзээгүй. Тэр түүнээс илүү өөрийнхөө мэдрээгүй илүү гоёыг бидэнд өгсөн шүү дээ. Та нар мэдэх үү? Есүс машин унаагүй шүү дээ. Унсан ганц унаанд Библиэлд бичигдсэн илжиг. Өнөөдөр хүмүүс илжиг унаад өөрийгөө та тий юу гэж бодох болоо. Тийм үст. Бидний бурхан бол яг эцэг хүн шиг, аав хүн шиг өөрөөс нь үр хүүхдээ илүү хол яваасаа гэж боддог бурхан байхгүй. Тэр хизээч дарамтлаж, хизээч доош нь дарах хүсэлгүй. Тэр өөрийнх нь үг, өөрийнх нь тал дотор явал амьдрал нь аз жаргалтай, үр нөлөөтэй зүв байх ёстой гэдгийг мэддэг. Амен. Иесус утас барьж үзээгүй шүү дээ. Хүмүүс тэр өөрөө очиж ирсэн. Тэр утас байхгүй байсан учраас өөрийнхөө хамгийн дотны найз Лазар 3 өдрийн өмнө нас өрснөг мэдээгүй шүү дээ. Гэхдээ тэр газар очиод тэр түүнийг амьлуулсан. Амен. Тийм учраас бүгдээрээ эзний үг бол маш чухал юм а гэдгийг ойлгоо. Тийм учраас хамтаа зураад дуулал номын 1-р бүлэг дээр очие. Дуулал номын 1-р бүлэг. Дуулал номын 1-р бүлэг. Би энэ дээр нэг жоохон та бүхэнд Библийн нэг хит хитэн одоо хэсгээс одоо хуваалцъя гэж бодож байгаа. Нэгдүгээрх нь дуулал номын 1-р бүлэг. Би нэг зүйлийг боддог аав хүний хувьд, тийм ээ? Аав хүний хувьд одоо бас одоо пастор хүний хувьд гэх юм уу, эр хүний хувьд. Гэхдээ аав хүний хувьд илүү их боддог. Энэ юу гэхээр би Давид хааныг энэ дуулал номын 1-р бүлгийг амьдралынхаа аюул сүүлийн хугацаанд хэлсэн үг баха гэж би боддог байхгүй. Манай аав хорвог одоо их залуудаа мөнхөрсөн одоо уурхад ажиллаж ирсэн учраас одоо тийм л гэж бид нар одоо боддог. Ингээд уурхад ажиллаад илэгтэй модад илгэний югаар ингэсэн. Тэгээ миний аавтайгаа уулзсан сүүлийн уулзалт нь манай аав надад ингэж хэлсэн байхгүй. Битгий үйл гэж хэлсэн үг гэдэг хөөх ингээд сан. Яг л ингээд аавыгаа хараад үйсэн юм шиг байна. Тухайд одоо би нэг 19-т байсан юм уу 18-тай ч байсан юм уу. Тэгээ ингээ аавгаар уйлсан чи миний аав ингээд битгий үйл гэдэг. Тэгээ би тэр эмнэлгийн өрөөнөөс ингээд гарахтаа би дахиж хизээж уйлахгүй гэж удаад гарсан баг.
Тэгээд би 22 настай байлгүй хэдэн настай байсан юм болоо. Ингээд тэр хүртэл би уйлаагүй сандаг байхгүй. Тэгээд хүн амт уйлангууд хүснээ уйлдیں гээл тий. Юундаа уйлдیں гээл тий. Юу сүртэй ингээл тий. Үхэл хагцл болонгууд цагны ирэл ингэн штэ. Чир хүний зүгээр бод эвлэг нялцгаа цараар уйлж юм жаа гэл ингээл би дандаа нэг тийм хатуурхдаг байсан. Тэгээ нэг өдөр 22 настай юм уу хэдэн настай юм дэ би тэрнээс нэлээд хэдэн жил өнгөрцөн байсан юм. Тэгээ би ингээд зургт ингээ хараад байжсэн чи хурдын аавда гэдэг дуу явсан баг. Клифтэйга нэг хүн ингээд нэг цэргээс ирээд бууран дээр хөрөөд чинь гэр нүүцэн байдэн штэ. Тэгээ яг тэр хэсэг дээр ингээд сарх гэдэг ингээд одоо асгалсан баг. Тэр клипийг үз. Тэгээд би төлөө хахалдаг газар очиж сууж байхдаа хүн уйлахгүй байх ёстой биш юм бэ. Харин амьдралдаа уйлаад алдаа гаргахгүй амьдрах ёстой юм байна. Миний нулимс бол баяр хөөрийн нулимс байх ёстой юм байна. Харин харуулсал гүнгийн нулимс байх ёсгүй юм байна. Би амьдралдаа баг алдаж баг уйлахын тулд би яг эсний үгээр амьдрах ёстой юм байна гэдгийг одоо яг ойлгосон. Тэгээд би одоо зүгээр одоо нэг өдөр би энэ хороог орхино шүү дээ. Аав хүний хувьд тийм ээ. Тэгээд би жоохон одоо энэ хороог орхих өдрүүдэд мөрөөддөг. Би бурхнаас гууд гэж минь би найд жоохон гармаар хол гармаар байгаа шүү. Та намайг урт насаар өрөөж өгөөрэй. Тэгээд би одоо хороог орхихдоо хоёр охиныхаа гараас бариад би яг дуулал номын 1-р бүлгийг хэлхийг та надад зөвшөөрөөрэй гэж би одоо бас боддог байхгүй. Тэгээ би дуулал номын 1-р бүлгийг цээжилсэн байсан ч одоо эдгээр орчуулгууд гарч ирээ жоохон өөрчилчихэд байна. Тийм учраас хамтдаа уншия. За гаргасан уу? За зөөр хамтдаа дуулал номын 1-р бүлгийн 1-ээс 3-р ишлэлийг хамтдаа уншвал болох уу? Би 1-р ишлэлийг уншия. Та нар 2-р ишлэлийг унш. Тэгээд 3-р ишлэлийг хамтдаа уншия. Болж байна уу? За. Буруудны зөвлгөөгөөр явдгуу. Бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдгоо. Басамжигтын суудалд суудгүй хүн ерөөлтөөе. Урсгал усны дэргэд тарьсан мод адил ургацын цагт үр жимсээ гаргаж навчсан ч үл хатах адил альва үйл түүн. Амен. Эзний үгийн гол зорилго юу ах вэ? Нэгдүгээр буруу хүний зөвлөгөөгөөр явахгүй байхад тусалдаг. Бид нар эзний үгийг уншдаг, эзний үгэнд анхаарлаа хандуулдаг учраас буруу хүний зөвлөгөөг сонсчдаг. Буруу хүний зөвлөгөөгөөр явцсан байдаг. Тийм учраас ах дүүнараа мэдээж амьдралд бид нар зөвлөгөө өгдөг олон дотны явны ах дүүнэр маань байна. Би тэднийг үгүйсгээгүй. Гэтэ та эзний үгийг уншаарай. Эзний үгийг уншаар. Монголчууд ярьж сайныг дагуул сарны гэрэл мууг дагуул могоон хорлол гэж. Тийм учраас ах дүүнараа буруу хүний зөвлөгөөг давахгүй амьдрах гэдэг бол маш чухал. Би зүгээр энэ мэдээж энэ эзний үг. Гэхдээ Давид энэнийг эзний тэр хэлсэн үгийг гаргахдаа өөрийнхөө амьдралын ололт амжилт алдаа оноон дээр дүгнэж яваад хэлсэн гэж би боддог. Хүний амьдралд хамгийн том алдаа юунаас болдог вэ гэхээр Библи уншиж эзний үгэнд анхаарлаа хандуулахгүй харин дими балаа тийм ээ явж ээж буруу хүний зөвлөгөөг баг. Хүн ер нь сонсох ёстой учраас чих байгаа шүү дээ. Тэг эзний үгийг уншиж тунгаан бодож сонсохгүй бол тэр өөр хин нэгэн хүнийг сонсч л таараа. Өнөөдөр бидний амьдралын ололт амжилтгүй суд байдал бол буруу хүмүүсийн зөвлөгөөтэй маш их холбоотой. Хүн ч гэсэн өөрөө эзний үгийг уншдаггүй ээжээж хүн буруу зөвлөгөө өгөхөөс айж имэж явах ёстой. Гэтэл бид нар яг буруу зөвлөгөө өгдөг. Нэгэн жишээг би Монгол улсын жишээг ярьж өгье. Нэгэн компани том компани захирал нэрийн тэр одоо үнэн худлаа юу сайн мэдгүй би хүнээс сонссон. Нэгэн багшаас сонссон байхгүй. Багш нь надад ярьсан. Тэгээд тэр ингээд ангийнх нь би даасан ангийнх нь анги хариуцсан багш байсан. Тэгээ ангийнхаа хүүхдүүд бочоо за эднэр маань ингээ ажил мэргэжил ингээ цаашаа явах хэрэгтэй болж байгаа учраас тэдний ирээдүйд нь бэлтгэж зүгээс тийм ээ гоё одоо ингээ компани захирал нэр нөлөөтэй хүмүүсийг авчиж хүүхдүүдэд лекц уншуулъя гэсэн. Тэгээ бодож жагаад өөрийнхөө ангийн хүүхдийн аав нь ингээ том компани захирал байсан учраас тэр хүнийг ололт амжилттай яваа гэж дуудаад ураад хүүхдүүдэд явах. Хичээл залгуулсан байна. Та маань ингээ хүүхдүүдийн маань ирээдүйд хэрэгтэй үгийг хэлээж яаж ололт амжилттай амьдрах уу гэсэн. Тэгсэн чинь тэр компани захирал ирээд тэгсэн юм. Та нар зөвхөн хүсэл мөрөөдлөөрөө л амьдр.
алдаа гаргахаасай. Яг бол та нар залуу байна. Бүх юм боломжтой байна. Тийм учраас зоригтой бай. Бүгдээрээ халагдчихад бөө юм болсон байна. Тэгээ хүн тэр дотор сууж байгаа шүү дээ өөрийнхөө хүн. Тэгээ орой очиж гэртээсэн. Өнөөдөр таны ангид ирсэн зүйл надаас бус амар баярлсан шүү. Тэгээ аав юм хэлэхгүйсэн. Аав та бусдад зааснуудыг яагаад надад хэрэгжүүлэхгүй байгаа юм гэсэн. Хүм чи бол миний ганц хүү. Чи намайг сонс. Яагаад гэвэл би чиний өрсөлдөгчдийг байхгүй болгож байгаа чи ойлгож гин үү? Тэд нар хүсэл мөрөөдлөө гэж явж байгаа хоорондор чи юу хийгээ мэдээд урагшаа явж явах хэрэгтэй ойлгож гин үү? Тийм учраас чи өдөр бүр явах бай. Миний хийснээр бай гэсэн. Хүний амьдралд алдах цаг хугацаа гэж байдгүй. Бусдад алдаж оноод явж чи бити алд. Яагаад гэвэл би чамд алдаанаасаа зааж гин гэсэн баг. Хиний зүв бэ? Тэгэхээр би таарт хэлье. Заримдаа бидний нүдэнд чихэнд гоё юм шиг юм ярьж байгаа мөртлөө бидний хуурж идэг зүйлс байдаг. Харин эзний үг бол тийм биш. Эзний үг бол хүмүүсийн амьдралын туршлага биш. Хүмүүсийн амьдралын оноо дээрээс гарсан үнэн үг биш. Харин эзний үг бол амьдралыг өөрчилж чадах цорын ганц үнэн учраас бид нар эзний үгэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бид нар ямар ч хүний үгийг сонсохоос илүүтэйгээр эзний үгийг сонсоход амьдралаа зориулах хэрэгтэй. Цаг зав гаргаж явах хэрэгтэй. Яагаад гэвэл буруутнаас таныг хамгаална. Буруу хүний зөвлөгөөгөөс хамгаална. Миний ч гэсэн амьдралд байсан олон галдан онооны нөлөө нь буруу хүмүүсийн зөвлөгөөс. Дүү чи зоригтой, чи хүчтэй, чи тгийч ingээч гэл. Би тийм л гэж бодсон. Гэтэл надаас илүү хүчтэй хүн байгаа гэдгийг би мэдэхгүй л явж исэн баг. Хоёрдугаарх нь бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсохгүй гэж хэлсэн. Бид нар юунаас хол, юунаас зайтай явах ёстой вэ гэдгийг эзний үг бидэрт заадаг. Бид нар хүмүүсийг муу хэлэх гээд байгаа юм биш. Гэхдээ бид нар юу хийх вэ, юу хийхгүй байх вэ гэдгээ яг мэдэх ёстой. Мэдэх ёстой. Та нарыг хам хэрэгтэн гэдэг ойлголтыг мэдэх үү? Яг хэрэг хийгээгүй л дээ тэр хүн. Гэхдээ гэмт хэргийн хамсаатан болчихсон. Мөн үү? Хүний хулгайсан юмыг дамжуулсан байна. Мөн үү? Тэгэд хам хэрэгтэн болт. Би бас та нарт хэлмээр ах トゥ нараа бидний гим нүгэлтнүүдийн зам дээр зогсохгүй байхад тусалдаг зүйл бол юу вэ? Зөвлөгөө. Эзний үг. Буруу одоо тэр хүмүүсийг сонсохгүй байх. Давид хааны амьдрал нэг юм үйл болсон тохиолдолд тэр юу болсон бэ гэхээр Давид хаан Саул хаанаас цухтагаад явж ирсэн чинь Адулумын агууд гэдэг цутаад нуугдад орсон. Гэтэл Саул хаан яадаг вүлээ? Тэр агуун өмнө бийцдэг хөөх ганцаархна. Тэгсэн чинь Давидтэй байсан хүмүүс юу гэж хэлсэн бэ гэхээр эзэн танд Саулыг таны гарт өглөө та яг одоо наадгаа очиад халаач. Тэгвэл дараагийн хаан тааштай гэсэн баг. Тэгсэн чинь Давид юу гэж хэллээ? Эзний томилсон хүнд би гар хүрхгүй гэсэн баг. Тийм учраас Давидыг алдах унах үед ч түүний эргэн тойронд нөхрөлж исэн хүмүүс түүнлөө гар сунгаагүй баг. Юу тарин түүнийг хураад. Тийм учраас Давид хаан үүнийг ойлгосон учраас хүүдээ хэлсэн. Хүн минь ээ. Чамд янз янзын зөвлөгч нар гараад тэгэж ингэж гэхгүй. Энэ бурхны өмнө зөв бэ нү буруу вэ нү гэдгийг чи бодооч. Би яг буруу гимнийн замаар намайг дагуулж гин үү? Ингэх гин үү? Чи энийг мэдхийн тулд өрөө анхаараарай гэсэн. Тэгвэл тэр найз нөхдийн чинь зөвлөгөөнөөс илүү чамд амжилт олно шүү. Тийм учраас ах トゥ нараа эзний үг бол буруу хүний зөвлөгөөг дахаас хамгаалдаг бол хоёрдугаар явах. Миний амьдралыг гим нүгэлтэй амьдралаас хол байлгадаг. Заримдаа хүмүүс биднэрт гим нүглийг санал болгодог. Тэр яг эзний өмнө гим нүглүүгүй гэдгийг заримдаа бид мэддэггүй. Зөвлөм шиг харагдаад байна. Гэхдээ эзний үгийн дагуу харуул бид нар үүнийг ойлгох боломжтой. Гуравдугаар чухал зүйл нь юу юм бэ гэхээр бас бусдын суудгүй хүн бол ерөөлтөө гэсэн. Энэ бол бардамдын тухай хэлж байгаа. Библиэр юу гэж хэлсэн бэ? Тэр эрдэнэ бардам хүнийг хүн дарддаг юм байна л да. Хүнд бол дарагдаж болно. Сэхэж болдог байхгүй. Харин бурханд дарагдвал хэцүү шүү. Тийм биз дээ ах トゥ нараа. Хүмүүс 7-д ордож 8 сэгдэг үстэй хүнд дарагдах тэр албан байгууллага, дарга цэрэг янз бүрийн хүмүүс дарагдаж болно шүү дээ. Тийм биз.
дарагдчих одоо явж байгаа үзэж байгаа. Гэхдээ эзнэр дарагдаж яах юм бэ? Эзэн дарвал тэр хүн өндөхгүй. Тийм учраас Библиэлд юу гэж хэлсэн? Эзэн даруй хүнийг өргөдөг. Харин бардам хүнийг доош дардаг гэсэн байна. Бардам хүн эсвэл эзнэр дарагддаг, эсвэл өөрөө бүдэж ундаг бардамналтаа. Тийм учраас хүний амьдралд 3 дахь саад болдог зүйл бол бардам зан, бардам байдал. Хүн ололт амжилттай байж болно. Гэхдээ тэр бүхэн эзнээс надад өгөгдсөн шүү гэж даруухан байж сурах хэрэгтэй. Бусдын өмнө ч гэсэн даруухан байж сурах хэрэгтэй. Яагаад гэвэл хүн гэдэг бол Бурхны төрөөр бүтээгдсэн Бурхны биеч тох. Тийм учраас хүмүүсийг Бурхны төрөөр бүтээгдсэн Бурхны хамгийн хайртай хүмүүсээ гэж бодож хүмүүсийг ч хүндэтгэж байх хэрэгтэй. Зарим бардамнал Бурхны эсрэг, зарим бардамнал хүмүүсийн эсрэг болдог. Яагаад? Эзний үгийг уншаагүй гэсэн болж. Бидний амьдралдаа гарсан жоохон ололт амжилттай хинч хийхгүй юм шиг бодож явах вэ? Бардамдаг. Гэтэл хүнд хамгийн хэрэггүй юм юу? Бардамцаа. Тийм учраас бидний бардам байлгахгүй байхад нөлөөлдөг зүйл бол эзний үг. Заримдаа бид нар найз нөхдөйхөө алга ташаалтанд, заримдаа бид нар ирээд тойрны хүмүүсийн одоо тэг комфорт зонд ороод тийм ээ. Бид нар эзний өмнө яаж байгаагаа мартчихдаг. Тийм учраас би эзний өмнө байгаа шүү, эзэн үргэлж намайг харж байгаа шүү гэдгийг ойлгож бид нар даруй байхад тусалдаг зүйл бол эзний үг. Эзний үгийг уншихгүйгээр ийм байх боломж бидний амьдралд олддоггүй. Очсон газар болгомоор хүмүүс алгадчихад байдаг. Хөөрөөл байдаг, ингээл байдаг. Тэгээ нэг өдөр бүдэрч унангууд бас тэр хүмүүс алгадчихдаг байхгүй. Би чиний олол амжилтанд жалгад ташин, чиний алдаа оноо чинь жалгад ташиж байгаа. Энэ бол хүн шүү дээ гэсэн баг. Харин Бурхан яадаг гэж таны олол амжилтанд хамт баярлж, унагт чинь бас хамт гутардаг байхгүй. Хүүгээ алдаа гарангууд хогчин гэх аа байна уу? Баг. Яг амандаа хэлж магадгүй л дээ. Би чамд хэлээд байсан биз дээ. Чи өстө хүний үг дахгүй хогчин гэж хэлдэг ч гэсэн зүрхэндээ яах вэ? Тийм бодол тийхгүй тийм үү? Тийм учраас би та нарт хэлмээр Бурхан яг ийм сэтгэлтэй бидний төлөө бидний алдууд тэр гүнгэлдэг байхгүй. Тэр гүндэг байхгүй. Ром номын 8 дугаар бүлгийн 26 дахь ишлэлээр юу гэж хэлсэн бэ? Тэр Есүс Христ эцгийн өмнө өдөр бүр өвдөсөд таны төлөө залбирдаг гэж бичсэн шүү дээ. Би алдаа гарангууд Есүс яах вэ? Эцэг минь та чаагийн төлөө намайг дэлхийд илгээ түүний бүх буруудгалыг надад тогсноо санаж гэнэ үү? Би өнөөдөр жахагийн төлөө танаас гуйж та түүнийг ивэ гэж. Та түүнийг уучлаач. Та түүнийг ирээдүйд амжилттай болгон өрөөж өгөөч гэж залбирч байгаа гэж Библиэлд хэлсэн. Би яг тэгж боддог. Яг л би тэр үгэнд итгэдэг. Намайг алдаа гаргахад аав маань байхгүй, ээж маань байхгүй. Тэгэхээр яах вэ? Бурхан баг. Тийм учраас ах дүүнараа би та нарт хэлмээр тэр юу вэ гэхээр эзний үгээр амьдрч сурцгаая амэ. Тэр бол таны төлөө. Таны сайн сайхны төлөө. Таны ололт амжилтын төлөө. Таны амьдралыг хамгийн үр дүнтэй өнгөрүүлэх зүйлсийн төлөө. Бид нар энэ дэлхий дээр нэг юм бүтээж алдаршихгүй. Харин бид нар хүмүүсийн амьдралд сайн нөлөө, сайн үр нөлөө үзүүлснээрээ бид нар Бурханыг гэрчиж амьдрах амьдрал хамгийн үр дүнтэй амьдрал. Амен. Тийм учраас ах トゥ нараа 2 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Эзний хуулийг өдөр шөнөгүй багтаж энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгаарай гэж хэлсэн байна. Хүмүүс бид нар айгүй их юм бодоод байдаг. Тэгэхээр тэр бүхнээс илүү чухал зүйл нь бид нар эзний үгийг бодъё. Та нар эзний 10 хуулийн тухай хэр боддог вэ? Би гэртээ одоо эзний 10 хуулийг одоо ингэ тавьсан байна. Тэгээ түүн дээр яг тийм бүх зүрх сэтгэлээрээ Бурханаа хайрлаа. Тийм Бурханыг би хайрлаж гинөө. Өнөөдөр миний амьдралын үйл явдал тийм зүйл болж гинөө. Нэг тийм ээ. Хоёрдугаар эцэг гэхийн хүндэл, хулгай бүхий, худал бүхий, бусдын бүү атаарах гэж хэлсэн. Тийм учраас ах トゥ нараа атаархал хүнийг унагадаг, тийм ээ? Шунал хүнийг унагадаг. Харин эзний үг биднийг тийм байх хэрэггүй гэж хэлсэн тэр үгийг бид нэр өдөр шөнөгүй бясалгаж бодож сурах хэрэгтэй. Амен.
3 дахьыг уншаад цуураа хамтаа өнөөдрийнхөө номерлыг өндөриё. Ингэж хэлсэн байна. Урсгал усны дэргэд тарьсан мод адил ургацын цагт үр жимсээ гаргах бөгөөд навчсан чүл хатах адил аливаа үйл түнд амжилтыг авчирна гэж хэлсэн байна. Тэгээ би яг энэ утга нь яг утгыг би танад маш товчхон яриа. Бид нар яг зөвхөн голын хажууд байгаа байн гуслагаатай модны тухай ярьж байна гэж бодож иж магадгүй. Гэтэл энэний цаад утга нь ийм утгатай. Урсгал усны дэргэд тарьсан мод адил шиг цагтаа үр жимсээ гаргаад нахаа нүүл хатах адил аливаа үүс гэдэг нь чиний удам судар хойч үе ирээдүйд холбоотой гэсэн утга баг. Бид нар ч наав хүн шүү дээ. Миний амьдралч надаар дуусахгүй. Би ихч хүн, тийм ээ? Би ах хүн. Миний амьдрал цаашаа үргэлжлэнэ. Тийм үү? Тийм учраас тэр нь бүр амжилт олно гэж хэлсэн. Тэгэхээр та нар яг Библийн сайн сураа, Библийн сургууль сурвал нэг юм ойлгон тэр юу гэхээр хаад идэд ном дээр эцэг Давидчны төлөө би чамайг хөөчлөө гэдэг байхгүй. Тийм үү? Тэгэхээр бид нар бидний амьдрал, бидний зөв байдал, эдний эзний үгийг уншиж дагж байгаа байдал бидний хойч үе, үр хүүхэд дараа үед минь хэрэгтэй шүү гэдгийг үргэлж ойлгох шүү дээ. Үргэлж ойлгох шүү дээ. Таны амьдрал танаар дуусахгүй. Бидний амьдрал бас биднээр дуусахгүй. Харин бид нар мөнхөд үргэлжлэх ёроолыг, мөнхөд үргэлжлэх хивээлийг эхлүүлж харин миний амьдралд байсан алдаа, миний амьдралд байсан алдаа дутагдал хараалыг бид нар эзэн Есүс Христийн нэрээр цэг тавьж амьдрах шүү дээ. Миний үр удам салалт байсан бол надаас хойш салалт байх ёсгүй. Яагаад гэвэл надаас хойш миний үр удам бүрэн бүтэн гэр бүлд амьдрнаа. Манай гэр бүл ятуурал дотор байсан бол би эзэн Есүсийн нэрээр би сэтгэл хангалуун амьдралыг тунхаглаж байна. Миний хойч үе үргэлж дутагдаж биш. Үргэлж сэтгэл хангалуун амьдралаар амьдрах болно гэдэг итгэлийн үгийг би тарина гэж бид нар итгэлээр амьдрах ёстой. Яагаад гэвэл эзэн бидний амьдралыг үргэлж өөрчлөн шинжилж өргөдөг юм аа. Амен. Тийм учраас ах トゥ нараа гарын 5 уруугаа гаргацгаа цугаар ингээд. Нэгдүгээр эзний үгээр биднийг яадаг буруу хүний зөвлөгөөнөөс хамгаалдаг. Гим нүглээс хамгаалдаг. Басамжтын судал цухаас хамгаалдаг. Харин түүнийг бид нар өдөр шөнөгүй унших ёстой. Тэгвэл би амжилтыг явах олноо. Гараа харах бүрдээ энэ 5 зүйлийг үргэлж бодоорой. Амен. Хамтаа залбирцгаая. Тэнгэрлэгт байгаа бидний эцэг минь танд баярлалаа. Та бол сайн, та бол нэгүсэнгүү бурхан билээ. Та өөрийнхөө өмнө юун зөв, юун бурууг бидэнд ойлгуулахын тулд та өөрийнхөө амьд үгийг бидэнд үлдээсэн танд баярлалаа. Эзэн минь бид нар найз нөхдийн зөвлөгөө, эргэн тойрны нөлөөлөлд биш, сэтгэл хөдлөлтөө биш, адгийн мөрөөсөсний уруу дадлаханд биш. Харин эзэн Есүс Христ минь таны амьд үгийн дагуу амьдарч сурахын тулд бид нар өдөр бүр сүнслэг дасгалыг хийж сурахад та бидэнд туслаач. Эзэн минь биднийг залбирч таны амьд үгийг уншиж хэрэгжүүлэх хүч чадлыг та бидэнд зөвшөөрж өгөөч. Эзэн минь түүгээр дамжуулан бид нар өөрсдийнхөө гэр бүл, түүгээр дамжуулан бид нар өөрсдийнхөө эргэн тойронд, түүгээр дамжуулан бид нар Монголын нийгэм, түүгээр дамжуулан бид нар дэлхийд жинхэнэ гэрэл болон амьдрахад та бидэнд тусалж өгөөрэй. Их эзэн минь танаас надад өгсөн нэгүслийн дагуу эзэн минь би нэгүсэл чуулганыг би таны нэрээр өрөөж байна. Энэ дугаа хүн нэг бүр таны үгийн ёроолоор бялхан дүүрэх болтугай. Тэд таны өмнө зөв шударга амьдарч танаас ирэх таалал нэгүсэл ивэл ёроолыг хойч үедээ үлдээх болтугай. Эзэн минь тэдний итгэлээр таны амьд үгээр дамжуулан итгэлээр өсөж итгэлээр дамжуулан хийх үүс болгоно тэдэнд ёроол болон очих болтугай. Энэхүү ёроолыг та бидэнд Есүс Христийн дотор зөвшөөрсөн танд баярлалаа. Танд бүх алдрыг өргөн Есүс Христийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Эзэн та бүгдийг өрөөх болтугай.